Манай сургуульд Шинэ Монгол 10 соёл байдаг лээ. Энэ удаад 23-24 дугаар үеийн ангийн дарга нар хамтраад хогоо англин хаях соёлыг сонгон авч бэлтгэн хүргэх гэж байна. Манай сургуульд давхар бүрт англин хийж болох хогийн сав байдаг бөгөөд аль сав руу юу хийхийг чиглүүлж өгсөн байдаг лээ. Хог английг бууруулахын тулд бид нар хогоо англин хаях хэрэгтэй. Цэнхэр өнгийн хогийн саванд цаасан хог хаягдал буюу дэвтрийн цаас болон цагаан цаас бүх төрлийн цаасан хайрцаг нороогүй хоол хүнсний бохирдлогүй байх хэрэгтэй. Улбар өнгийн хогийн саванд шил лазны хог хаягдал буюу архив дарсан ногооны шил бүх төрлийн шилэн сав, лаазсан бүтээгдэхүүний сав, ундааны лааз, тугалган сав, шил савны төмөр таг савыг сулцсан байх хэрэгтэй. Ногоон өнгийн хогийн саванд хуванцар пластик хог хаягдал буюу ундааны ус, хоолны хуванцар, сав, гэлгарууд, сайхан ахуй хэрэглээний бүх төрлийн хуванцар савыг бас сулцсан байх хэрэгтэй. Хар өнгийн хогийн сав дахин боловсруулах боломжгүй хогнууд хийдэг байгаа. За хогоо англинаар бол бид бүхэн байгаль орчныг бохирдуулах зэрэг хийдэг. Улаанбаатар хотын 1 жилийн хог хаягдлын хэмжээ 1.1 сая тоннд хүрсэн бөгөөд энэний ердөө 50% рүү ачигдсан байдаг. Бид бүхэн зөндөө ангишүүл цаас, шил, мод, хуванцар зэрэг дахин боловсруулах боломж бүрддэг. Хоёрт ил гадаа хайлан хог хаягдал нь гидсний халдвар төвчөн хүрээ, бөөм тарах, их үсвэр болдог. Мөн хуванцар бүтээгдэхүүн задартлаа 400-аас 600 жилийг зарцуулдаг ба хуванцар хор нөлөө нь хүний бие шууд мэддэггүй. Айжмаар эрүүл мэндэд цөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хогоо англинаар эрүүл мэндэд давхар хамгаалж байгаа чухал алхам болж өгнө. 3. Нүүц баялагийг хэмнэдэг. Хүмүүс нүүц баялагийг хязгаартай гэдгийг мэддэг ч гэсэн өдөр тутмын амьдралдаа төдийлөн хэрэгжүүлдэггүй. Хувцас хуучрвал чинийг авах хоол хитвэл хайчдаг. Тэгтэл нэг ширхэг авах удаг тариалахад 320 литр ус шаардлагатай болдог. Хэрвээ бид хувцас ангилж хэрэгтэй газарт нь хандвалж эсвэл дахин боловсруулж чадвал тэр хэмжээний хэмнэж болно гэсэн үг. За хүнсний хог хаягдлын хэн хэсгийг био задаргаанд оруулан компост бэлтгэх буюу дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг. За хог хаягдлыг их үс өөрийнх нь дэргэд буюу гэртээ англин цааш хог хаягдлын тээвэрлэлтийн компанид өгөх боломжтой. Тэгэхээр хоол хүнсний хаягдал үлдэгдлийг бас хөдөө аж ахуй үед бордоо тижэл болгон ашигладаг. За мөн хаврын улиралд цэцэрлэг ногооны талбай, тармил зүлэг болон цэцгийн манлаа бордох боломжтой байдаг. Тэгэхээр нэг шилэн савыг дахин боловсруулснаар 100 Вт гэрлийн чийдэнг 4 цагийн турш ажиллуулахад хангалттай эрчим хүчийг хэмнэдэг. За нэг ширхэг лазыг одоо дахин боловсруулснаар 3 цаг телевизээр ажиллуулах хэмжээний эрчим хүчийг бид хэмнэж чадна. За цаасыг дахин боловсруулснаар шинэ модноос цаас гаргаж авснаас 64% бага эрчим хүчийг зарцуулдаг. Монголд бол маш олон компаниуд байдаг. Одоо хогийг дахин боловсруулдаг. За үүний нэг жишээ нь бол өнгө нэм гэдэг компани байна. За энэ компани нь болохоор хог хаягдлыг дахин боловсруулж, за энэ хүрээнд аж ахуй нэгж байгууллага, орон сууцны хороололт, хог хаягдлыг их үүсвэр дээр нь зохистой англин ялгах, цуглуулах, тээвэрлэх зэргийг одоо цогцоор нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг ийм компани байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.